ор үндэслэхүй зүйлийг одоо гаргаж иж ярьлаа. Тэгэхээр засгийн газар оюутлогын хэлцээр дээр зээлийн хэлцээрийн болон менежментийн төлбөрийг бууруулах арбитрийн шүүхийн асуудал гэдэг 3 ажлын хэсэг байгуулсан. За менежментийн ажлын хэсгийг бол одоо манай Дамжин нэм сайд ахлаад за зээлийн хүүгийн асуудлыг бол миний сангийн сайд ахсан байгаа. За ингээд засгийн газар Rio Tinto групптэй одоо урт хугацааны хэлцээр хийсний үр дүнд бодиттой үр дүнд хүрсэн. Бодит үр дүнгээ бид нар уржигдэр одоо 3 хоногийн өмнө Монголын ард түмэнд нээлттэйгээр зарласан. Энд ерөөсөө гүтгэд их харлуулаад хардаа сэрдэд их юм юу ч байхгүй. Хэлцээрийн хүрээнд сангийн сайдын хийсэн хэлцээрийн хүрээнд ямар асуудал шийдсэн бэ гэхээр нэгдүгээрт хувь нийлүүлэгчдийн зээлсэн уг төсөлд зээлсэн төслийн одоо хөрөнгө оруулалтын зээлийн хүү 10.4 байсныг бид нар 7.9 болгож буулгасан. Энэ 7.9 дотор жишг хүү юу сопер багтж байгаа. Энэ сопер гэдэг хүү Америкийн төв банкны бодлогын хүүтэй уялдаж явдаг учраас цаашаа одоо энэ хүү буухад 7.9-с доошо буугаад явах боломж нь бүрднэ. Оюутлогын бусад дэлхийн санхүүгийн байгууллагуудаас оюутлогын төслийг эрсдлийг үнэлээд олгосон 3.9 тэрбум долларын зээл байгаа. Энийг 14 банк олгосон байгаа. Энэ 14 банкны зээлийн хүү өнөөдөр 9.1-тэй байгаа. Засгийн газрын хэлцээрийн үр дүн 7.9% болсон. 6.2 тэрбум долларын хэмнэлтийг хийсэн. Монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум доллар болгосон. Нийтдээ бид нар зөвхөн зээлийн хүүгийн хэлцээрээр 22 их найдын хэмнэлтийг бий болгосон байна. За засгийн газрын хэлцээрийн хамгийн том амжилт бол 7 жил тутамд хөрөнгө оруулалтын гэрээг эргэж хардаг байсан бол энэ хугацааг бид нар 3 жил болгож өөрчилсөн. За ингэснээр дараагийн засгийн газрууд 3 жилийн тутам Rio Tinto-гийн хөрөнгө оруулагч нартай хэлцээрээ хийгээд энэ гэрээгээ улам сайжруулад явах тэр эрх зүйн боломжийг нэгээд өгсөн. За дараа нь юу гэхээр зэрэг 2039 онд монголчууд ноогд ашиг авахар байсан. Бид нар уул уурхайн баялгаа яах гэж хөрөнгө оруулалт гэж гадны энэ Rio гэдэг компанитай хамтарсан юм бэ гэхээр бид энэ байгалийн баялгаа үндсэн хууль заасныхаа дагуу байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж бүх нийтрээ буюу Монгол улсын 3.6 сая иргэн ноогдол ашиг хүртэж өгөөжийг хүртэх гэж энэ төслийг эхлүүлсэн. 17 жил энэ төсөл өгөөж хүртээгүй явж ирсэн. Тэгэхээр энэнийг учрлын засгийн газар 80 хоногийн хугацаанд маш эрчимтэй хэлцлийг үргэлжлүүлсэний үр дүнд бид нар 39 онд эрхжүүлсэн тэр ноогдол ашиг өнөөдөр 13 жил наашин татаад 26 онд авахар боллоо. Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа өгөөжийг бүрдэх тэр үндсэн хуулиар олгогдсон эрхээ идэх боломж гарч ирж байгаа. Ийм бодит үр дүнгууд гарч ирж байхад энийг үүсгэх гэж улс төр хийх гэж тийм ээ гарч ирж ард нийтийн одоо та хүмүүсийн тархийг угааж толгойг нь эргүүлэх хэрэггүй гэж бид нар хэвлэлийн урд хийсэн нөхдүүд хэлээ. За алтын уяггүй бол одоо бас хариуцлагатай байх хэрэгтэй хүн. Өөрөө одоо засгийн газар толгойлж ирсэн сангийн сайдаар ажиллаж ирсэн тийм ээ Монголын улс төрд бас тодорхой хугацаанд энэ хариуцлагатай ажлуудыг хашиж явсан хүн. Одоо нас ахад улс төр хийх дуртай болсон юм шиг улс төрөө ингэж муухарлаж зүнэглэж хийж болох. Үнэн гэдэг бол худлын хойно байдаг ч гэсэн одоо үнэн худал гүйцэж чадахгүй болсон. Яа тэгэхээр засгийн газар энэ бүгдээ бодиттой гаргаж ирж та бүхэн үннээр нь ямар хэлцээр хийсэн яг тэрийг танилцуулсан. Энийний ард ямар нэгэн засгийн газар үүрэг хүлээгээгүй. Өнөөдөр Rio Tinto-гийн хэвлэлтэр ингэсэн байна, олон улсын хэвлэлтэр ингэ мэдэгдсэн байна. Тэр улс юу гэж мэдэгдэх нь бидэнд асуудал биш ээ. Энэ баялагын эзэн чинь 3.6 сая иргэнтэй Монгол улс. Монгол улс баялгаа яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ? Ямар хувь нийлүүлэгчтэй тохирох вэ? Тэр Монгол улсын засгийн газарт ирэх нь байгаа. Бусдын өмнөөс бити гар хөлбөлж гарч ирж мэдгэл хийгээч гэж би тэр ардс намын нөхдөд хэлье гэж бодож байна. Риото хийсэн хэлцээрийн хамгийн том үр дүн бол нэг үр дүн 2039 оны ноогдол ашигыг бид нар 26 онд аваад ирсэн тийм үү. Риото юун дээр төгссөн бэ гэхээр 26 онд Монгол улсад ноогдол ашиг өгнө гэдэг дээр төгссөн. Одоо цаашдаа миний би энэ ажлын хэсэгтээ юу хийх вэ гэхээр хідэн төгрөгийн ноогдол ашигыг Монгол улс авах вэ гэдгийг бид нар санхүүгийнхаа тооцоололоор гаргаж иж хоёр талаасаа тулнаа. Ингэж бид нар тооцоололоор нийлж бид нар авна. Ингээд бид нар энэ би хэлээд байна шүү дээ. 39 онд байгаа ноогдол ашиг энэ жилээс эхэлж явна. Оюутлогын далд бүтээн байгуулалтын гүйцэтгэл нь өнөөдөр 99.8%-тэй байгаа. Нэг ёсондоо оюутлогын төслийн мөнгө урсгалтын эерэг урсгалтай болсон. Тэгэхээр бид нар одоо энэ 13.1 тэрбум долларыг ямар хугацаанд төлж дуусгаж энэ өрийн дарамтаас энэ төслийг гаргах хэрэгтэй. Эргээд Монголын ард түмэн богино хугацаанд цаашдаа энэ жилээс эхлээд ноогдол ашигыг ямар хугацаанд яаж аваад явах вэ тийм ээ? Төслийн ашигт ажиллагаанаас хамаарна. Бас нэг зүйл бол юу гэхээр зэрэг энэ төслийн зээлийн бүтцийг эргэж харъя гэдэгтэр бид нар тохирсон. Энд чи юу хэлээд байна гэхээр энэ өндөр өртөгтэй зээлийн төслийг бид нар дахин санхүүжуулах ямар арга зам байна тийм үү? Яаж өртгөх нь бууруулах вэ гэдгийг цааш нь
ярилцаад явах тэр боломжийг сая хэлцээрт бас авсан. Тэр энэний дагуу бид нар тэр ногдлаа шиг буюу Монголын ард түмний талд ногдох ёстой 53% өгөөжөө яаж гүйцээж авах уу гэдэг дээр бид нар шахаж шаардаж тооцоолж энэ багтаа ажиллана. А нэг юм хариуцлагатай хэлэх нь онтроо явахын өмнө бид энэ ногдлаа шиг гэдэг асуудлыг шийднэ. Түүнээс биш онтрог явуулаад энэ ногдлаа шгийг хэд өгөхийг шийднэ гэдэг тэр нөхдүүдийн ярьж байгаа шиг ийм хардл сэрдэлт гүтгэлэг хаанч байхгүй шүү. Онтрогийн асуудал огт яригдаагүй. Бид нар засгийн газрын ерөнхий сайдын байгуулсан захирамжийн хүрээндээ ажилласан. Энэ хүн менежментийн төлбөрийн асуудлыг хариуцсан, амар сайхан сайд арбитрийн асуудлыг, бие зээлийн хүүгийн асуудлыг хариуцсан. Энэ хилцээрийн үр дүнд бид нар ногдлаа шиг хөрөнгө оруулалтын гэрээний эргэж харах хугацаа, зээлийн хүү, тэгээ санхүүжилтийн бүтцийг эргэж харах гэдэг энэ дөрвөн зүйл менежментийн хүүгд энэ таван зүйл дээр бид нар амжилт гаргалаа. Энэ бол Монголын ард түмний баялагтай эзэн Монгол хөтөлбөрийг иржүүлэх тэр Монгол улсын иргэн баялагтай эзэн байх тэр шийдвэрийг л засгийн газар хэлцлийн үр дүнд авчирж байгаа. Түүнээс бид нар хин нэгэндээ ялангуяа тэр яриад байгаа хүмүүс шиг өнгөрсөн түүхээрээ ханцур дороо улс төрийнхээ албан тушаалын ард Монголын баялагаар 8 хийж явсан тэр амьдралаа залгуулж явсан тэр түүхийг төгсгөл болгож байгаа. Одоо оюутлогоо төслийн маань бүтээн байгуулалт дөнгөж 90% хүрж байна шүү дээ. Ингэхээр юу гэхээр зэрэг эерэг мөнгө урсгал буюу одоо төсөл маань ашигтай ажиллаж эхлэх гэж байна. Бид ногдлоо шиг авах ёстой тэр 13.1 тэрбум долларыг хэрхэн яаж төлөхий? Ингээд Монголын ард түмэнд хэдийн ногдлоо шиг болгож өгөхий? Татварт хэдийг өгөхий? Амнатаар хэдийг өгөхий? Энэ бүгдийг бид нар хоёртоосоо тооцож гаргаж ирнэ.